эрүүл турна гэдэг бол бас өөр шүү дээ, тийм ээ. Эрүүл мэндийн тухайтай суралцаж, ойлгож, ийм зөв үзэлтийг бий болгоод тэгээд баг шиг идээд илүү шиг хөдөлгөөн хийгээд хоолоон тохируулаад тийм ээ өглөөгийн хоолыг заавал идэж явах хэрэгтэй. Өдийн хоолыг тохиромжтой байх хэрэгтэй. Оройгийн хоолыг бага идэж явах хэрэгтэй. Тийм ээ. Өлсөд турнааг бол одоо утга уулгагүй болчихно шүү дээ. Хүн бол хоол идэхгүй бол өлсөх юм бол зовоорд орчин шүү дээ. Тийм зовд тураад яах вэ дээ. Эрүүлэр турж болох бүрэн боломжууд байгаа. Тийм үү хоолыг зогсоох юм уу тийм ээ энэ туралт бол буруу. Имээр турнаггүй нэм буруу болж байгаа байхгүй. Им гэдэг эдгээр турах юм бол эрүүл мэндийн хохирж байна гэсэн үг. Тэгээд одоо дэндүүлийг цаашлах юм бол хоолнд дург үсэх гэмүүсэн. За тэгээд цаашлуул одоо шимт хижээлэн тэнцвэргүй болно. Ясан сэрэгжин. Ер нь тэгээд хоолыг хамаагүй хас дурах юм бол яс амархан сэрэгждэг байхгүй юу. Тэгэхээр энергийг зохицуулах ёстой байхгүй юу. Энергийн хэмжээг багасгах, шимт хичээлийн хэмжээг дарна харьцангуй ихсэх ёстой байхгүй юу. Шимт хичээл гэж юу хэлж байгаа юм бол одоо маш олон зүйлийг шимт хичээл гэж байгаа юм. Энерги гэдэг бол зөвхөн одоо шихрийн төрөл нүүрс усны нэгдлийг хэлж байгаа. Дээрээс нь бол одоо энэ өөхтос хоёрыг хэлж байгаа байхгүй юу. Нүүрс усны нэгдлийг багасгаж болно. Тэгээд харьцангуйгаар одоо олон зүйлийн одоо хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй байхгүй юу. Ер нь тэгээд тарганч хүмүүс баян эрхэм өсчтэй хүнсүүдийг хэлж штэ. Та нар нэгэнтээ одоо ийм таргалаад баян эрхэм өвчин олсон юм чинь баян хүн шиг л амьдрч сур. Дандаа мах идэд болохгүй штэ тийм ээ. Баян хүн яаж амьдэрдэг вэ? Нэг удаа хоол идэхдээ ширээн дээр 10-20 ногоо байна. За 10-20 зүйлийн хоол хүнс байна. Нэгнээс нь нэг ам идэн штэ. Тэгвэл тийм их хэмжээний өөх идэх шаардлагагүй, тийм их хэмжээний гурил будаа идэх шаардлагагүй. Ингээд та эрүүлэр тургаж болно штэ. Ингэж амьдарч за тэгээд ийм олон ногоо хуургасан үг шүү дээ. Олон төрлийн хоолоос багас багаар нэмээд нэг ногоон дотор одоо олон зүйлийн ногоо хийгээд оруулчих болно шүү дээ, тийм ээ. Нэг хоолндороо тэр махнаас нь нэг ам, тийм ээ, ногооноос нь бас нэг ам, тэр гурилээс нь зүй зүйлийн гурил будаанууд байна, зүй зүйлийн жимсүүд байна, зүй зүйлийн ногоонууд байна. Инээс олон хийхтэр ингээд олон хоолтой болоод ингээд тэгэл эрүүл байхын чинь үндэс бодол бүрдэж байгаа байхгүй юу. За тэгээд хоол мол зогсоох юм уу, эмээр дурахтаар чинь одоо адгалжил дотоод шүүрлийн булчирхааны ажиллагаанд самуурал ордог. Тэгээд биеийн дархалгаан муудаг, ясан сэрэгждэг. Яс сэрэгжнэ гэдэг чинь яс чинь өшгөрч ирнэ гэсэн үг. Тэгэл амархан нин илүү одоо энэ нэг 40 35-аас хойш хүмсүүд бол одоо турахтаа заавал одоо эрүүл турахгүй болуулаа. Хөгшрөл чинь хурдан явагдана гэсэн үг. Цаагуур чинь эрүүл бус үйл ажиллагаанууд явагдаад та амархан гөшгөрөөл амархан өвчин олно гэсэн үг. Ингүүл одоо турснаа утга уулга байхгүй болчихно шүү дээ. Тийм ээ. Ингэхдээ энэ талаар одоо зөв анхаарах хэрэгтэй. Энэ сүүлийн үед бол бас нэг ийм юм их гарч ирж байгаа. Би орой хоол идэх юм болсон гэсэн хүмүүсүүд олон байдаг. Энэ бас нэг ямар нэг хүн нь орой хоол идэхгүйгээд буруу сургаан хэмжил хийж байгаа байхгүй. Тэгэж болохгүй шүү дээ. Ерөөсөн хүний ходоод гэдэг бол 6-аас 8 цагт бүр мөсөн хоосордог. Гэвч тэр дотор бол одоо ходоодны хүчил бол бага хэмжээгээр шүүрцэлжил байгаа байхгүй. Тэгээд өлсөд ирэхтэр ходоод үүддэг үстэй. Энэ чинь яадаг ходоодны хүчил гэдэг чинь аюултай тийм их хэмжээний шатаах хүчин чадалтай байдаг байхгүй. За тэрээ ходоодны хүчлийг гаргаж ирээд гардаа тусаавал гарын наачийн айсыг цөм түлээл гэнэ. Хувцсан дарчин тусвал хувцсыг чинь цөм түлээл гэнэ. Ийм хүчтэй байдаг байхгүй. Тийм болохдоор аажимдаа ходоодноос салсад бүрхчийг хамгаалтын бүстэйч гэсэн эвлээл байдаг байхгүй. Удаандаа тэгээ ходоодны өвчин олчихно шүү дээ. Тэгвэл эн чинь одоо буруу юм байхгүй юу. Оройгийн ганц жимс идэх болохгүй бас зөх хэмжээний уургатай тийм ээ баг зэрэг шингэхэд амар уургатай дээрээс нь одоо жахан нүүрс усны нэгдэлтэй за баг зэрэг өгт ийм шингэхэд хэлбэр энергиээр доор хоол хүнсийг идэх хэрэгтэй байхгүй. Ингэж юмээ одоо та эрүүл турахт чинь бол маш их чухал нөхцлүүдийг бүрэлдүүлж өгнө шүү дээ тийм ээ. Тэгээд одоо энэ эрүүл мэндийн тухай амьдрах зөв аргунуудыг суралцаа тийм ээ өөрийнхөө хамгийн гол нь энэ та тарга юунаас болж яах вэ гэдгийг судалж гарах хэрэгтэй шүү дээ. Нэг бол хөдлөхгүй байгаа юм, нэг бол одоо эдс чинь одоо нэг бол өөх өндөр, нэг бол нүүрс усны нэгдэл өндөр. Ийм асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг зөв ирж гарах хэрэгтэй байхгүй юу? Альд нь байна. За та турыг бол энэ асуудлуудыг шийдвэрлэнэ. За хөдөлгөөний асуудлыг бол ингэж шийдвэрлэх ёстой шүү дээ. Хүн бол одоо тарган хүн бол залхуу шиг байдаг байхгүй юу? Ер нь хөдлөх дургүй ерөөс хүн ер нь залхуу амттай шүү дээ. Тэгвэл одоо ийм зөв бодолтой үзүүлэх ёстой. Энэ хөдлөж явах биеийн хамрын хөдөлгөөнд идэвхжтэй оролцох, ажил хөдөлмөр хийх чинь бол маш аз жаргал гэж үз. Тэр чинь жаргал ерөөсөө тийм байхгүй юу? Хүний биеийг чинь хүн хөдлөхтэй зэрэг хүний тархин дотор сайн зүйлийн гормонууд үүсдэг. Ингээд та хөдөлж барснахаа ард их бие чинь их тааламжтай сайхан байдаг байхгүй юу? Энийг зөвөр ойлгох хэрэгтэй байхгүй юу?
Бас нэг нь бол хоол нь одоо энэ хоол хүнсэнд тохирвол заавал тэр юугийг л идээд өөх тосыг идээд байхгүй шүү дээ. Энийг өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Маш сайн өөрчлөөд энэ зөв хооллох аргыг сурах хэрэгтэй шүү дээ. Өөрөө хийх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Хоол хүнсүүдийн энергийн зохицуултыг хийлдээ. Тэгээд өлсөд турж ирсэн болохгүй, өлсгүйгээр ингээд сайхан турах хэрэгтэй байхгүй. Адгалжид ногоо урахтаа өөхтэй мах гихгүй, досын баг гээгээд, баг зэрэг мах гээгээд, ногоог нь илүү хийгээд тийм ээ. Энд чинь ингээд нэг хоол шүү дээ. За тэгвэл тосын авсан сүүцэн аваад нэг өндөг идэж болно. Хоолнуудынхаа завсар одоо нэг удаа баг шиг олвол хоолныхаа завсар жимс идэж болно тийм ээ. Одоо миний тэр төгс хоол эрүүл энергийг бол 19 зүйлээр найруулах хийсэн шүү дээ. Тэр чинь маш сайн одоо турах хоол олон ч хүн уугаад одоо турж байгаа. За тийм байна. Өглөө өдөртөө бас миний тэр сидэнтэй шидэт мөг гэдээ бас миний найрлагаар хийсэн юу байгаа. Тэр бас таныг эрүүл урах чинь их сайн нөлөө үзүүлнэ шүү дээ. За тэгээд одоо ийм талаар л анхаарах юм бол та эрүүл турах бүрэн боломж байна. За тэгээд одоо энэ хэрвээ өлсөх юм уу, хоолоо хасах юм уу, им уу турах юм бол хамгийн доотлоор таны гоо сайханд муу үлддэг байхгүй. Арсны шимт хичээл гэдэг бол ер нь тэгээд нэг 20 хэдэн наснаас хойш бол арсанд бол шимт хичээлийг манай тарихт нэг сайн гүйцэтгэх үлддэг байхгүй. Арс урдаар байжээ. Арс бол хамгийн том эрхтэн л дээ хүний. Гэвч бол арс байжээ. Урдаар наангур чинь чухал ажлууд байна шүү. Тэгээд арсанд их шимт хичээл муу үрдэн. Тийм болохоор хүний эрүүл мэндийн байдлыг харнааг бол арсыг харагдаж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар одоо энэ арсаа сайн байлгана гэдэг юм уу, эрүүл байлгана, гой сайхан байлгана гэх юм бол бид нар бас шимт хичээлийн тэнцвэрийг анхаарах хэрэгтэй. Ер нь шимт хичээлийн тэнцвэрийг сайхан анхаарч чадах юм бол хүн сая эрүүл турах мөртөөсөн гой сайхан байж болно, ясчин гөшгөрөхгүй байж болно. Ийм олон талын ажлуудыг их зөвөр ойлгож хийх хэрэгтэй. Би бол хүн надаас асууж л байдیں۔ Турнах юм уу, одоо эрүүл мэнд зааж өгнө гэдэг эрүүл мэндийн хичээл орно гэдэг. Хоол асах гэж байна уу гэж. Хоолой чинь би ерөөсөө асахгүй, харин хоолой чинь нэмж өгнө. Олон зүйлийн хоол өгдөг. Ингүүл сая тасаа эрүүл байна. Та гоё сайхан байна. Та жаргалтай байна шүү дээ. За тэгээ энэ хүртэл яриа да. За баярлалаа.